Окей, босноо. За. Хоп. Сайн байна уу үзэгчдээ сонсогчдоо CTS podcast-ийн 4 дахь дугаар эхэлж байна. 4 болцсон уу? 4. Өнөр идэх шүү дээ 4 тий. Зочин хөтлөгч мэдээж Дуучин-гаантайгаа. Хай. Зочноор Улаанбаатар хотын унгын иргэн UB Buy Me төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч Даваад Орч. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Баярлалаа хүлээж авсан баярлалаа. Баярлалаа. За ер нь бол манай Даваад Орчиг маань хүмүүс маань ер нь бол одоо танин мэднэ. Янз янзаар. Тэгээ янзаар. За тэгээд тэрнээсээ илүүтэйгээр хамгийн гоё одоо нэг зүйл нөх бол надтай их холбоотой гэсэн. Би багасаа дуучин болно гэж хүсэж мөрөөддөг байсан. Үндэсний телевизээр нэг нэвтрүүлэл гардаг байсан. Тэр бол хит хөгжим мэдээллийн хөтөлбөр. За тэр гахалтай хүн ямар гоё мэдрэмжтэй, ямар гоё Монголын рок, попын тэ мэдээллийг гадаадын тэр рок одоо урлагийн мэдээллийг бас харж миний хувьд бас хэлхэн зүйтэй болоо гэж бодож байна. Аварч их бахархдаг гэх юм уу. Үлгэр жишээ одоо тийм рул модель гэх юм одоо тийм хүн байсан гэдэг бас энэ завшаанд бас хэлмээр байна. Айгу төстэй. Тэ. За сүүлийн үеийн ажлаасаа хуваалцаач. За одоо сүүлийн үеч янз янз юм ээ чинь. Сүүлд нөгөө Авилтаа тэмцэх газрын олон нийтийн зөвлөлийг шүү. Яг тэрэн дээр бас нөгөө хүмүүс айгу тийм шүүмжлэлтэй хандж илээ. Одоо ангууч төр төр ч юм уу те. Яг цаанаасаа одоо нөгөө улс төрийн шин чанартай шүүмжилж байгаа бах. Бас янз янз юм байгаа. Гол нь яг би бол энд бол айгу баяртай хүлээж авсан. Сүүлийн үед гэв шүү дээ те. Ягаад тэгэхээр одоо олон нийтийн зөвлөл гэдэг дотор бол ангууч бол яг болцол хангаж байгаа юм байна. 314 мянган дагуулж штэ. Ер нь. Давхарцсан тоогоор ер нь 500 мянга ч юм те. Миний хувьд болохоор яг социологч мэрэгчлээ. Тийм үү? Тийм штэ. Тэгээд сая Шанхайд компани засаглалаар Шанхай их сургуульд магистр хийгээд дуусч байна. За. Одоо яг 95% те. Яг тэр нөгөө яг 20 оны 1 сард миний програм дуусах хэрэгтэй байсан. 19 оны сүүл үеч нөгөө коронавирус тэгээ жоо удаашралтай байгаа. Сая диплома хамгаалаад ер нь дуусч байна. Дунд процесс руу орсон. Яг нь шууд биеэр хамгаалахгүй ингээ алсаас ихч бас хэцүү байт юм шиг юм чи ээжтэй гэж байна тий. Тэгээд сая сүүлд одоо нэг 2 сарын өмнө ороод одоо яг авилтаа тэмцэх газар дээр хурал зөвлөгөө хилцүүттэй нийлж танилцаа тий. Яг тэр чи өөрөө одоо энэ та нарын хийж байгаа City podcast City тий одоо City Life бүх хэмжээрээс эргэлдээ орцсон асуудал. Тий. Одоо ингээл хүмүүс янз янзаар ярьж тийм социализмын үеэс зах зээлийн нийгэм рүү шилжиж, зах зээлийн нийгмээс одоо ингээл стартап руу шилждэг л тий. Одоо бас бидний шилжилт рүү ирж байгаа байхгүй. Бүх зүйл бидний гарт ирж байгаа. Манай үеийнхэн дээр. Манай үеийнхний 90 тэгэхээр бас одоо энэ авилтаа тэмцэх газар гэдэг яагаад ярьж байгаа гэхээр манай нөгөө төрөөч юунд байгаа Америкт байгаа. Бас яхан мэдээж холоос хараал байж байгаа. Тэр тэмцээнд орох гэж энд явж байгаа. Зөв. Гол нь одоо юу гэдэг сайн ажиллаад харуулнаа л гэж бодож байгаа. Явж байгаа газар болгондоо ингээд баримт болгож оруулж байгаа. Тэрнээс ч одоо ингээд нөгөө эрэх одоо юу гэдэг лээ? Эргээл уулзахаас хойш холбоотой. Тэгэхгүй ингээд нэг ингээд те дараа нь уулзах чадахгүй мангаа шиг болж явдаг юм биш л гоо. Тийм нэг ажилтай. Тэгээд бас нэг үйл хөдлөлгөрийн компани байгуулсан байгаа. Вау. Тэр болохоор ямар хүчтэй юм гэхээр бас энэ City podcast болсон. Зөв амьдралтай холбоотой байхгүй. Яагаад тэгэхээр одоо бол шууд нөгөө бас учир дутагдaltaй юм үйл хөдлөлгөрийн зах зээл чи өөрөө тэлж байна. Тэрэн дотор чанаргүй барилга их байна. Тоглоомын талбайгүй барилга байна. За ингээл те зүгээр шууд ингээд ийм ингээ барьсан барилга байна. Нэмээс үүсч хотын бөглөрөл тэгэл амар тайван бус амьдрал тэ тэгэл айгуу тийм одоо жишээлбэл яг ямар барилгын компани хол явж инхээр 4га газар аваад 1.5га газарт нь барилга бараа 3.5-ын ногоон байгууламж болгосон газрууд үнэтэй байна. Жишээлбэл одоо яг тэрийг бодмоор байхгүй. Тэгэхгүй ингээд хогийн байшин бариад тэ ингээд нэг юм сонирн байдал үүсгэж. Би өөрөө сая нэг сүүлийн 2 жил барилгын компани одоо менежмент борлуулалтын компаниг гүйцэтгэлээр ажиллаад. Тэгээд маш их юм сурсан. Ер нь бас барилга дээр амьдрал өрнөдөг. Барилга дээр бас хүмүүсийн орлого, дийлэх орлого тэнд байдаг. Дийлэх орлого тэндээс одоо ажилчнууд нь олдог. Тэгээд одоо манайх ч бас нэг хөгжиж хот учраас айгуу тийм би бол одоо ностальжик юм дуртай. Дээр үеийн одоо яг социализмын үеийг ингэнгүүт нөгөө хүмүүс
шууд ходоодтой холбодог. Одоо ингэж тэр хүмүүс дургу хүрэх байх л та. Тэр үе сайхан байж те. Нэг сайхан хоол идэл мэдээлгэл ингээл. Дандаа хоолтой холбож ир. Тэр үеийн одоо хот төлөвлөлт зохион байгуулалтнаас сайхан байсан. Байж хилээд юу. Азийн цагаан дагна байл да шүү дээ. Одоо жишээлбэл одоогийн хотын удирдлагууд ч юм уу за яг ингээд мэдээж сайн зүйл хийх гэж хичээж. Гэхдээ энэ бүх хувийн хвшлийг нөлөөлж чадахгүй байхгүй. Нүдний алдуур одоо ингээд тий явгууны замыг таглаж байшин барих. Тэгэл одоо ингээд асуудал байна. Гэхдээ энэ болгоныг ингээд зөвхөн ингээд гантайгаа бид гурав сошиалаар ингээд тий болохгүй байна гэж бичвиш өөртөө оролцох хэрэгтэй гэж боддог. Энэ гэж би одоо нэг яг үнэ. үйл хөдлөлийн компани байгуулж байгаа. Энэ яг вэхээр төслийг шороо байхаас нь бойжуулалт тийм борлуулна менежмент маркетинг. Тэгжиж л явна. Одоо тэгээд бас өөрөө хүүхдтэй болохоор амар өөр л тийм. Тэгм яа тэр нэг хүүхдтэй болохоор хүрээлэн борч маш чухал. Жишээлбэл. Тэгээ одоо бол ингэж яриад л шүү дээ. Хүмүүс те байр авахта орчингийн худалдаж авдаг болсон. Яг л нэг хүүхдийн тоглоомын талбай, ойролцоо сургууль цэцэрлэг юу байна гэл Улаанбаатар хотын нэг асуудлууд ирж түгжээ. Тэгэл яг энэ миний бодоод орчин худалдаж авдаг болсон гэх. Тэнгүү сая нөгөө авилтаа тэмцэх газар олон нийтийн зөвлөлийг гишүүн болдгийг бол хүмүүс ингэж бодоод авах амар өндөр цалин авуулдаг тий. Байнгын явц цуг тийм байхгүй гэж тий. Байхгүй цалин байхгүй. Чи бол яг ингэж сайн дүр ажиллах. Гэхдээ бас сайн хийж чадвал айгүй тийм хэрэгтэй ирэх үүрэгтэй ажил. Яг үнэ. Сайн хийж чадах юм бол Улаанбаатар хотын сая 500 иргэний би болохоор ингэж бодоод хувь хүнээсээ өдөр дөөрөл үзүүлээд хийж байгаа компаниараа жишг үзүүлээд саяын авилах ч юм уу юм иргэдээ оролцоогоор ингээд хариуцлага тогтолцоо эргүүлэе гэж бодоод байгаа юм. Ингэж өөрөө амьдрал дээр. Яагаад тэгэхээр одоо чинь сая ингээд онцгой юм байхад хүүхдийн тоглоомын талбай дээр дахир дутуу болцсон хүүхдүүд байна. Нас урцсан хүүхдүүд байна тий. Тэнгүүд одоо ингээд ийм байхгүй. Ийм ярингууд за хэдүүлээ ингээд бэлэгдэлтэй сайхан юм яри. Муухай юм ярьлаа. 3-0. Энэ ямар ч нэмэргүй. Энийг ярьж шийдчихэж оролцсон уу? Яг үнэ. Гүнгүүд чиний амьдрал гоё болохгүй, гадаа сайхан болохгүй тий. Баян ярьж яг үнэ. Наад чи бас нөө. Одоо та хоёрын хүссэн юм ярьчаа. Тэгмүүд одоо ийм байгаа даахгүй. Загтсан газар байсаа гихчгэл юм болж байна. Одоо би жишээлбэл 5 саяын метр квадратын байранд амьдралаа гэж бодъё. Метр квадратын 5 За сая. гантгоо ингээ бүр баяжаад 12 сая. Ерөөл Батор шгэ. За чи жишээд бас тэр хавцаа зав. Тэгмүүд өөр хүн ингээ саяын байранд амьдралаа. Тэгмүүд тэр лакшери ч юм уу тансаг зэрэглэлийг 5 саяын хүн мэдрэхгүй. Яагаад тэгэхээр төлөвлөлт дэд үтсэн буруу. Хажууд нь саяын байранд амьдарч байгаа учраас шууд ингээд бас тэр хүний нэг амьдралын төвшөө өөр учраас хандлага өөр болж байгаа. Тэр ерөөсөө миний нэг ойлгосож байгаа юм юу гэхээр системээрээ, бүтцээрээ, нийтээрээ оюун санааны өөрчлөлтөнд л орохгүй бол хизээч сайхан болохгүй. Яагаад тэгэхээр гантгоо Rolls Royce унаа явж илаа. Чулуу шитэл хагална. Яагаад тэр хүнд Rolls Royce байдгаа хоногийн хоол байхгүй учраас бухимдлаа гаргаж байгаа. Тэгэхээр бидний нэг харамсууштай юм нь одоо хятадын хажууд бол одоо хятадыг үзэн яддаг. Хятад дургу. Гэхдээ би нэг бас дургу юм дахиад хэлэхэд хятадууд битрийг байгаа байхгүй ч мэдэхгүй. Мэдэх шаардлагагүй. Яагаад тэгэхээр хятад одоо дэлхийд гарцсан өөр гариг айж гин. Өөр гариг олоод тэндээ олдруулт хийж гин. Тэ? Хотууд нь тэлчлээ. Манайх шиг одоо жишээл миний амьдарч исэн шагаад амьдарч исэн дүүрэг жишээлбэл 7-8 сая хүн амтай. Хажуудлын дүүрэн 30 сая ч юм те. Яагаад би энийг ярьж юм хэр дэлхийн нийтийн орнууд одоо ингээд бидрийг хайцсан уусаа. Шаал өөр тийш. Одоо Өөр юм анхаарлаа хандуулдаг шүү. Тин нэг үзэн ядахгүй шүү дээ. Манай хаадууд өстой дээр үдгэл авс болгонд хаан байгаа. Улс болгонд эзэн төрөмгийлж сүйж байна. Сүрж гол нь одоо аахгүй. Тэр би өнөөдрөөр амьдрах. Тий, тэгээд ерөөхдөө одоо ингэнгүүт ингээд доор бих комент чинь угаас танаа комментиг би дараа нь уншсан зав. Одоо хятад метад те ингээд на бла бла. Тэгээд хамгийн харамсалтай чи ингэж бичлээ гэд миний амьдрал сайхан хэвээрээ байна. Чиний амьдрал мягараа л байна гэдгийг хэлмээр байна. Одоо ингээд дормжлдог хүмүүс байдаг шүү дээ. Тэгээ би боддог. Одоо тэгэл анх бол тэдний хэлж байгаа юмд ингээл те ингэдэг. Одоо бол ерөөс тийм байхгүй. Тэгээ би өөрөө сүүлүүдгээр аягүй хэм байна. Бас олон юм дороо болох. Тэр би яг тэр нэг сая ярианаас чинь их гоё юм
хүүхдтэй болоод ирэхээр гэр бүлтэй болоод ирэхээр одоо харах өнцөг маань шал өөрчлөгдөж одоо нэг бодох бодол маань одоо үг үйлдэл маань шал өөр болж байгаа гэсэн сая ярьлаа тий. Одоо манай Сараас хэлдэ штэ хүүхдүүдийнхээ одоо байр бодлож авахтаа хүртэл гэр бүл хүүхдүүдэд зориулж гэж аваад байгаа байхгүй юу. Тэгээд энэ уулын барилга байгууламжийг барьж байгаа хүмүүс бүгдээрээ гэр бүлтэй хүмүүс байгаах гэж би бодож байна. Тий. Тэгэхээр чи яагаад нэг энэ яг иргэн хүнд ийм гоё одоо нэг ядаж стандартын дагуу ингээд барилга байгууламж тоглоомын газар энэ одоо очих юм бол ингээд талхын зурж үзэх үнэн онигооны юм барьсан байгаа байхгүй юу. Тэгээл унаал шалтлаад ингээд юу ачгаар гэх. Тэгээ ийм юмнаа чи гэр бүл гэдэг зүйл маань нийгмийн эдэстэй. Тэгээ гэр бүлтэй болчоод одоо энэ бүхнийг яа гэдэг чинь одоо миний хувьд бол одоо үнэхээр бас баяртай байна л да. Яагаад тэгж бодох болов? Одоо юу гэдэг те урд нь болохоор би одоо хорж болохгүй 20 настай одоо бид нар ингэж боддог байцаа гэр бүлтэй болоод ингэ бодлоо гэдэг ч юм уу те. Энэ тал дээр нь ерөнхийдөө бас яг хүн болгоно л ингээл гэр бүлтэй хүүхдтэй ч юм уу болж л шүү дээ. Болно шүү дээ те. Яг надад бол хүчтэй юм лээс. Надад маш хүчтэй юм лээс. Миний охин бол. Дамаа ялангуяа. Яагаад тэгэхээр би өөрөө үзээгүй юм аа. Жишээлбэл хүүхдэд тулах халуугүй байхгүй. Би юм үзээгүй. Чи ийм л хэвээр тий. Энэ бол айгүй тэнэг ойлголт. Харин үзээгүй байх тусмаа хүүхдэд илүү сайхан юм үзүүлчих юмсан, харуулчих юмсан, гой байлгачих юмсан тий. Би бол одоо гой байлгаж байгаа гэж ойлгож байгаа. Би энийг бол жишг болгоно гэж боддог. Муугаар ярил миний аав наваа нэг сайхан байлгаж үлээгээд дурсамж бол. Ер нь бол хүний үр удам, үр хүүхд төрж ийн гэдэг чинь цаашаа апдейт хийх ёстой болохоос биш улам ингээд доошлох ёсгүй гэж би боддог. Тэгэл ерөөхдөө хувь хүндээ ч анхаардаг боллоо, эрүүл мэндээ ч анхаардаг боллоо. Сая танаа ийшээ дугуй унаад зайсангаас наашаа ирсэн. Одоо ингээд би жишээл өнөөдөр 15 км явсан гоос тийм. Тийм шүү дээ. 15 км. Урд нь уулзахад хинаа чингэдэг. Давхар ирүүн гараад энд нөгөө давхар ирүүн гараад ингээд цондооцсон байж саяга харсан чи яг л модоос зал ороод ирж байгаа байхгүй жимбицээ давхар ирүүн гараад одоо өөрөө бас давхар ирүүтэй харин одоо бас сошиалор явж байсан шүү дээ охиноосоо болоод муу зуршлаасаа тий тэр бол одоо 6 сарын 11 байхад охиныхоо өсийг аваад тэгэл тэр үед одоо хоёр талын аав ээжигээ ирэхэд би одоо дахиж ерөөсөө арх виски тэ хатуу алкогол тамигддаггүй гэсэн. Тэгээд татаагүй. Мэдээж одоо майл алкогол буюу тэ ганц пив ч юм уу. Вино бол тааруулж гэж. Ягаад тэгэхээр 40-оос дээш градустай тэр юмыг бол одоо ингээд тэ ер нь бол би ийм ойлголтыг би халмаар авахгүй. За манай одоо энэ хин тойроор жишээ аваад өөр нэр жишээ. Манай одоо Батолцтой сайн арх даадаг тий. Ундаг залуу сайхан арх даадаг уугаас үрдсэн. Болдоо бол өстой жоохон яа. Тасраад ундаг гэж ярьдаг шүү дээ тий. Тим юм ерөөсөө байх гэж би боддог. Ягаад тэгэхээр одоогийн гарч байгаа энэ алдартай хүмүүс ч бай. Одоогийн нөхцөл байдал нөлөөлж байгаа энэ олон нийтийн одоо хүмүүс биш шүү дээ. Анхаарал байдаг. Ялангуяа манай одоо урлагийн бөгөөд спортын алдартууд биш үү? Алкоголтой холбоотой их гэмт хэрэгүүд тий гарч ийн. За энэ бол одоо ерөөсөө савнаас хайлсны хөг. Тэрийг мэдээж одоо жишээлбэл биднийг жоохон бахт ингээл эмээ өвөнөр ингээл хаа нэг найз нэрхээр тий ингээл бүр сервантнаасаа гаргаж даалт хийцэн. Идээний дээж гээл жоохон ингээл тий. Одоо бол эн чинь ингээд нөгөө дээрүүд ингээл шилжтийн нийгмүүд маш олон архинд ороод тэ ингээл мянган арх марх ингээл өвгөнтийнхэн ингээл ярьдаг байсан боловч одоо орчин солигдсон агүй олон гой хувцтай залуучууд өдөр бол уусаар байгаа байхгүй. Ер нь. Тэгээ ингээл би чинь өөрөө социологч мэрэгчлээ учраас янз янзын статистиктэй харж өөрийнхөө толгойдоо буулгадаг. Ходоодны хөвчлөл, илэгний хөвчлөл яага буурах вэ гэс тэр. Тэр одоо манай хин их сайхан даадаг гэдэг шалтгаан нь илэг чинь ажиллахаа болж эхэлж байгаагийн шинж юм бэл тэр. Даагаад эхлэхээр тийм сайн. Ер нь бол ингээд дохио өгөхгүй гэсэн үг. Тодорхой шаардах ч юм уу ямар нэг ингээд биед өөрчлөлт орж ивэл эн чинь шүүгээд явж байгаагийн илэрл юм бэл. Тэгэж явж байгаа л одоо ингээд нэг 30 дэд гой залуу явж байгаа 40 дэд нас орсон байдаг ч юм. Тийм. Манайх ч дийлэх ингээд сериод болсон яасан тэр л тий. Тэгэхээр энэ болгоныг болиосоо л гэж үү. Тийм. Одоо жишээлбэл хэн маань
гадаад орнуудаар ингээ яваад залуучуудын мэдээж харьцуулт үзүүлсэн юм зөндөө байгаа тий. Тэдний бас нэг энэ алкогольны хэрэглээ, ухамсар залуучуудын дунд тий. Энэ алкогол одоо ухамсар гэж байгаа шүү дээ. Жишээлбэл би Солонгост 13 жил ажиллаж амьдрахдаа 24 цаг яг хажууд археолог гэж зарсаар л байгаа байхгүй юу? Юу нь бол зарсаар л байгаа. Гэртээ ингээд зохиолоод дуушин. Тэгэхээр ерөөсө залуучууд тэр архийг зөв зохистой хэрэглэн гэдгийг ухамсарт нь суудсан байгаа байхгүй юу? Тэрийг нь суулгаж өгөөгүй бол нөгөө нэг архийг чинь самнаасаа халиад нөгөө нэг хүмүүс чинь аимшигтай нөгөө нэг хэрэгүүд гаргаж игээд өөрөө алдаад тэгэнгүүтээ дараа нь хэрэгтэй тэр болохоор архинаас боллоо гэж хүмүүс яхад би энэ дээр жоохон бас нөгөө нэг юу ханддаг байхгүй юу? Тэгээд энэ байгаа зүйлийг те өөрөө бол ухамсараар л тохируулж уух эсвэл огт уухгүй болдог гэдэг юм уу. Иймхүү бас ажиглагдаад байдаг байхгүй юу? Бас нөгөө ингэдэж шүү дээ. Нэг газар очиод ингээл за болцоо яг нэг татаа те явс юм бэ нэг татья загингүүт нь. Оо маа уухгүй бол гэл энэ тий чамаг уухгүй би уухгүй гэл тэгдэг нэг залуучуудад бас нэг залуучууд ер нь л одоо бүх үеийнхэн л нэг юм байна л да тий. Одоо харин энэ хэрэглээг зохистой болгохын тулд бид яах ёстой вэ? Түрүүн бас хэлсэн чинь ухамсараа өөрчлөе. Тэр ухамсарыг одоо яаж өөрчлөх вэ? Тэр ухамсарыг өөрчлөхөд бид яах ёстой вэ те? Хин тэр ухамсарыг өөрчлөхийн төлөө юу явах ёстой юм бэ? Яг ийм л л да. Одоо тойрч жишээл бас асуух. Яг ингэ бодоод үзэхтэй өөртөө ярьс. Би одоо уулын аяг гардаг. Хасан бүтсэн болгон шахуу гарч байгаа. Тэр яагаад тэгэхээр өөртөө аяг ярилцдаг байхгүй. Ганцаараа явж хат. Дамаа ялангуяа ингээд уулын донд ингээ ганцаараа би одоо мэдэхгүй яаж яваад ингээ гівгээд бүхмээ болоод уул хатаар явдаг болчих одоо бас манай охин над нөлөөсөн гэж би боддог. Юу яа тий. Тэгээ ингээ явангууд яг ингээ чамд одоо ингээ шаардлагатай үед заяа. Хүнд хэцүү үед. Зовсон зүдэрсэн үед чи одоо яг нөгөө ямар найз чинь орж ирж байна. Яа. Жишээлбэл. Тэгэхээр яг ингээ зүгээр ийм санаандгүй ч юм уу шаардлагатай үед бодохоор байхгүй заяа. Залгахаар ирэхгүй жишээлбэл. Тэнгүүд зүгээр дөрөвний яриад байгаа бидний тэр нэг алкогол бейс юм болгоод гараад ирдэг. Тэгдэг тий. Жишээлбэл яг найзаа гэлтэй. Тэр би яг бодсон баг. Тэгэл ийм хөөсөн тунд нөхөрлөх ч юм уу тий. Хөөснүүдтэй нөхөрлөх. Нэг хөөс байх шаардлагагүй юм гэж бодсон. Тэгэл ерөөдөө гэр бүлдээ их цаг гаргасан, гэр бүлдээ цаг гаргаж байгаа. Уус өмнөч нэг амар хэрэглээч байдаггүй байсан. Яг гоо дотоод хүмүүс маань өөрөө бас нөгөө ийм бэлдууд цусарч хүмүүс дургу. Хүн харж хувьсгандаг хүн дургу. Тэгээ жоох албан тушаал дээр очиод андуурдаг хүмүүс дургу. Тийм учраас тэр нюансаараа бас тэрийг нэг тэнгэрийн гисгээл өгчгүй дээ тий. Тэгэж тэр тэнийг юмнуудыг сургаж явж хахаар зүгээр өөрөөрөө явъя гэж бодоод байсан юм. Би бас нэг ганцхан асуулт асуумаар байна л да. Би бас урд нь ингэж боддог байсан байхгүй. За би урд хаашлал тэгэл явж явахт болно доо. Би өөрөө манай гэр бүл аз жаргалтай байл болно доо гэж бодож явдаг байсан байхгүй. Хин нэгэн залуу миний өмнөөс гарч ирээд энэ нийгмийг гой сайхан болгочих واخ. Хин нэгэн мундаг аав явах ээжийнхөө болгочих واخ гэж бодож явсан чи тэр их буруу юм байлээ. Тэгэхээр би өөрөөсөө эхлэх ёстой юм байна. Өөрөө ядаж зүг байх ёстой юм байна. Өөрөө бас үлгэр дуурайл үзүүлэх ёстой юм байна гэж ерөнхийдөө бас одоо юу гэдэг вүлээ. Зүг байх гэж хичээгээд байгаа байхгүй 100% хүн гэж угаасаа байхгүй шүү дээ. Тэгээ зүг байх гэж хичээгээд зүг хүмүүстэй өргөж нөхлөхийг хичээгээд ингээ явж байгаа. Тэгээд манай тамхинаас одоо гарсан стоп тий 3 сар болж байгаа. 4 сар болж. Тэгээд нэг чи охин чинь ингээ гараад тэгээд охиноо ингээ яг ингээ тэрээд тий. Ингээд нүдийн хөлийн үнэрийн гоо ингээд одоо нэг хөрхөн энжел тэрж байгаа. Тэгэхэд бас хүний бодол бол гой өртөгд нэз. Харин тэгээд өстө хомсгороо тий хөөхөн тэрний бүгдийг өнөр мөндрөн тий тэрний яриад байгаа нөгөө яагаад юм огцом өөрчлөгч юм гэдэг чи яг хүүхдтэй л байна. Яг хүн болгон хүүхдтэй болно болгох. Зүгээр надад л аяг хүчтэй нөлөөсөн. Ер нь. Тэгэл болоод ингээл янз янзын муу юмнаас, муу хүнээс, муу энергитэй хүнээс, муу газраас, муу муханаас юм олдчихсан гэж ойлгодог. Угаасаа тэгээ бас дээрээс нь дөрөвний ингээ яриад чи нийгмийн оролцоо айлттай тэмцэх ингээ юу те. Олон нийтийн зөвлөл жишээлбэл ингээ нийслэлээс ярьж байна. Залуучдын соёлтой холбоотой подкаст оролцооч даваа гэж ирж байгаа шүү дээ ер нь. Энд чи ингээ юу юм бэл. Хизээч
За яг заримдаа ингээ гадаад явах маш санагдахгүй байдаг те. За ингээ би эндээс явчих. Гэрээр гадаад амьд гоё. Яг үнэ. Яг үнэ. Би явчвал миний оронд ч юм уу нэг мяагаар гарч ирээд энэ газрыг муухай болгочих гэж санаа нь бас боддог. Yes. Тийм болохоор ер нь ингээд жоох ингэлцээд Харин тий. Гой. Яа. Харин тий. Би яг ингэж бодсон байхгүй юу? Би одоо эхлэхгүй бол хий эхлэх юм бэ, тий? Одоо яг эхлэхгүй бол хизээ эхлэх юм бэ гэдгийг л ерөөхдөө жоохон мэдэж авсан гэх юм л да. Би зүгээр хаамаа бодоод гадаад руу гараад Солонгос руугаа зайлаа тэндээ одоо хайтайхан сайхан амьдарч болж байна. Гэтэл чинь миний үр хүүхдүүд, миний дүүнер, тий, миний хойч Монгол залуучууд маань ингээд эндээ амьдарсаар байх болно. Ядаж одоо бид нар энэ гой сайхан нийгмээ бидний нас хүрэхгүй бол дараагийнхаа дүүнертэй бид нар үр хүүхдүүдэд ядаж суурийн тавиад өгчээр гэж боддоо шүү дээ, тий. яг гэхдээ ер нь бол гайгүй одоо салбарын залуучууд гадаад очоод эндээ ингээд бай гэж боддгоо шүү дээ чавс тий. Яаж энийг Монголд аваачихгүй гэл тий. Одоогын аваад ингээд би одоо за энийг орч хэрэгжүүлмээр юм байна, ингэмээр юм байна. Яг даадах чи өнгөрсөн нөгөө бадмаадаа бид нар гурвдаа орчих шүү дээ. Гадаад ингээд авахаар үүх дээгүүрс метро дагуурч метро ямар гоё юм бэ энийг. Зургийг аваад бодод ороод тэгээ эсвэл Facebook дээр постлоо ийм газар байна шүү. Ингээрэй гэл тий. Одоо яг ингээд чиний амьдарч байгаа Улаанбаатар хот тий. Яг ингээд дүгнэж хэлвэл ямар байна тий. Ингээд чиний ингээд сэтгэлд нийцж гин үү? Улаанбаатар хотоо ямар болгомоор байна тий. Яг одоо хүний төсөөлөлтөө тий. Миний төсөөл одоо миний мэдрэмжт бол би хуучны Улаанбаатар хайртай 70-80 оны. Тэр үеийн хөгжим за тэр үеийн Улаанбаатар хотын байшин тэр ансамбл тий. Одоо энэ багантай байшингууд чинь бол ерөөхдөө Европын орнууд тий айгу классик хотууд юм байдаг шүү дээ. Манай бол Азад мөртлөө айгу тийм цаанаасаа тийм бүтээн байгуулалттай Европ юм шиг тий. Аз мөртлөө Европ юм шиг тэгсэн ирнэ. Азийн орон тэгэл айгу гой санагддаг. Одоо бол яг бүх юм бол барьж байгаа байшин барилгаас нь хүмүүстэй нь холбоотой. Бүх юм. Одоо манад байшингууд бас нэг үе явахад гоё байшингууд байна шүү дээ. Зөндөө гоё байшин байна, гоё газрууд байна. Бүх юм хүнтэй холбоотой. Одоо ингээд за юу гэдгийг нэг юм савн байлаа гэж бодсон. Нэг л дарах хэрэгтэй байхгүй. За миний дараа нэг хүн угааш шүү гэж боддог ч юм тий. Хүн бүр ингэж тий. Тэгэл ингээд онцгүй тэгэл одоо гоё машин авч болно. Шөнөөрөө тэрийг хаана унахаа мэдэх хэрэгтэй. Хаана ингээл хэцүүлдэг. Гэтэ одоо нэг үе одоо гоё л биш тий. Тэгмүүд би одоо энэ хэлээд байгаа. Сошиалор ингээл бла 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 гэж хүмүүс өөртөө оролцох хэрэгтэй. Хотын захаан дээр очиж ч юм те. За надад ийм санаа байна. Энэ эвдэрсэн юм чи би ингэ яддаг. Надад ийм санаа байна. Би ийм хөгжимч юм аа. Би ингэмээр. За ийм тэгэхгүй ингээд алдсаас хараал ингээд бла 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 гэл те. Одоо надад бол айгу таалагдж байгаа юм өглөөний гудамж. Ядаж 6:30-т найзтайгаа одоо уулзъя гэж цаг болцож эхэлж чинь гэдэг чинь бас хандлага байхгүй. Хуучин бол одоо ингээд бас хэцүү юм. Заавал нэг 10 цагийн үед жигдэрдэг. Яг үнэ. Яг жигдрээ байж байгаа цааны цаг гэх. Яг үнэ. Тэ. Тэгээ цааны цаг нь хүлээж агаад 1-2-ыг ирэнгүүт бүгдээрээ зэрэг ирээл тэгэл 4-5 гал тарчна. Тэгээд өглөө чинь хүн ажилдаа явахаас өмнө яхаа би ч нэг кофений хүн учраас өглөө ингээд Улаанбаатар хотод кофе 6 цаг онгод кофе шоп байхгүй шүү. Одоо өглөөний гудам бол сая өглөө хоёул өглөөний гудам дээр сая очичаад ирэхэд ямар гоё байна тийм залуучууд тийм бүгдээрээ ингээ хөдөлгөөнтэй аюу өшөө болон дүүрэг болгонд өшөө болон газар өглөөний гудамжтай болоосоо гэж үнэндээ маш их өсөж. Тэгээ нэгэнд одоо бас энэ хотын подкаст орж байгаа. Надад бол хотын өдөртлөг хотын одоо тэр шатны салбарын одоо байгууллагууд таньчлах баярлж байгаа юм. Тэр өглөөний гудамж маш их баярлалаа. Дээрээс нь тэр нөгөө дүүрэг болгонд байсан тэр нэг хуучны гаражнуудыг нурааж ногоон байгуулсан. Энэ дээр бол ясаа жинхэнэ алга. Тэр бол одоо хамгийн одоо юу байхгүй нөгөө нэг амьдрах орчин зөв зүйл. цэцлийг сайн. Дээрээс нь одоо бас нэг хотоос ч нөгөө юу яасан штэ. Байгууллагуудыг хашсан хашаануудыг авсан штэ. Тэгсэн чинь ингээд хүмүүс тэгж бичиж байгаа доор өө энэ хашаа сугуулахаас өөр арга алгуу малгуу тий. Надад зүгээр харж байгаа юм нь тэр ухамсарт нь нөлөөлж штэ. Заавал юм ингэж торж хашаалахгүйгээр чи бусдын төлөө ингэ тавиад гიშгэн ингэ байгаад үзье гэх. Уг нь бол тэр бас гоё алхам гэж ойлгож байгаа. Гүг хийж байгаа юм бид нар хийсэн гэж хэлэх ёстой байхгүй юу? Бид нар тэр гаражнуудын хувьд бол үнэхээр тэр гаражнууд маш ордгүй юм гэдэг чинь манай тэр найзын арт нэг амбар уч ингээд нэг дотор нь ингээд машин орж байгаа юм юу ч байхгүй.
Тэгээд тэр чинь дандаа нэг юм агуулгаар ажилладаг байсан юм байна. Энэ дээр бол би бол хотынхаа тэр гаражыг авч хийсэн дээр үнэхээр баяртай. Тэр бол үнэхээр гайхамшигтай асуудал. Тэгээд ярианыхаа сэдвийг баг зэрэг өөрчлөөд бас нэг зүйлийг орё. Чи одоо Монголын одоо залуучуудын маань одоо энэ одоо яг хөгжмөнтэй холбох гэдэг юм л да би. Одоо бол Монголд телевизүүдэд өөрийн гэсэн одоо юм хөгжмийн нэвтрүүлэг байхгүй болсон. Танаа аавын чинь хувьд гэх юм бол Монголын хөгжмийн одоо энэ хөгжлийг бас маш гоё шатнд гаргаж өгсөн мундаг хүн байхгүй юу яг үнэ. Би багада телевизээр зөвхөн хит хөгжим мэдээллийн хөтөлбөрийг үздэг. Тэндээсээ мэдээллийг олж авдаг. Одоо тэгээд урлаг гэдэг зүйл чиний амьдрал дүн ямар байр суурь бэ эзэлдэг юм. Чи ямар дуу сонсдог юм. Чи ямар одоо чи аавынхаа тухай нэг ярихтай гэж хэлсэн биз дээ. Өнөөдөр цагаагаар ямар гоё юм бэ? Яг тэр дуу шиг гоё цаг агаартай байна гэж аав чинь хэлжсэн гэж чи ярьж ирсэн. Тэгэхээр чиний хувьд дуу хөгжим гэдэг бол чиний амьдралд ямар хөө байр суурь эзэлдэг. Одоо ер нь дуу хөгжимтэй хэр ойрхон амьдарч байгаа вэ? Бас би нөгөө сошиалаар өөрөө чи нөгөө дагж байхдаа нөгөө харсан. Аавынхаа энэ хийтийг өргөжлүүлээ явнаа гэд. Энэ ажил нь ер нь ямар шугай явагдав? Ер нь нэлээд сайн явж байгаа. Хүмүүс ингэдэг. Яагаад ингэж нээ гэд нээхгүй наа, яри гэд ярихгүй наа тий. Чи өөр цаг хугацааны бас шалтгаантай. Яагаад тэр үед бүгдийн нэм девкам хайс, видкам хайс тий. Хийжсэн. Тэрийг одоо хөрвүүлэх бас хүмүүс хэрэгтэй байлаа. Хөрвүүлсээр байна. Дээрээс нь ковид ус гараад удаа уулзаад ингэж болохгүй байна. Бас нөгөө талаас нь баримт кино болж байгаа одоо. Ерөөдөө голден era буюу те. Golden era. Алтан үеийнх нэг ингээд мөглөн залуучуудтай холбож. Ер нь бол та нар анзаарвал гадны гой хотуудад очиход ерөөсөө л ямар хөгжим сонсож байгаа хот гоё байна, тэр хот л гоё байдаг. Одоо жишээлбэл одоо ингээд одоо гадаад очингууд бүх дэлгүүрүүд нь гоё дуу тавьцантай яг гоё ингээл. Ер нь бол урлаг нэгдэх хэрэгтэй байхгүй гэж ойлгодог. Яагаад тэгэхээр одоо би дээр үе дахиад Улаанбаатарт гол. Инээмсэглэл хамтлаг бол тэр Улаанбаатар хотын тод жишээ байхгүй. Тэр Улаанбаатар хот ямар байсан тод жишээ. Ийм хөглөөгээд ийм яруухан тунгалагхан өглөө эхийн сэтгэл ханы хайр шиг өглөө гэж байна. Эхийн сэтгэл ханы хайр шиг өглөө гэхээр одоо ямар сонсогч байна тий. Тэгэхээр жишээлбэл тийм одоо өглөө сэрээд ажилдаа явж байгаа Улаанбаатар хотын иргэдэд сэтэл мэдрэмж тэ хайр гэл өөр нь ингээд өөр хөгжиж байгаа тий. Ийм яруухан уянхан өглөө эхийн сэтгэл ханы хайр шиг өглөө. Тэгэл амар юм гоё 5 юм гоё залуу ангалт болов тий. Тэгэл одоо зүрхний өгчгт юм. Одоо яг би зүгээр хим хэмжээ нь алдагдаж чинь гэж хардаг. Ер нь бол шууд гоё. Мэдээж морь бүх ийм юм ярихад бурууддаг л та. Гэхдээ сонирхч болно. Хаа нүвэ тий. Хотод ямар дуу явах вэ? Бүхэн өргөнд хэдэн удаа тоглох вэ? Эстрад тоглолт хэдэн удаа болох вэ? За бүхэн өргөнийх нь яах вэ гэхэд мэдээж хөлөөцгцэлж гисэн ярилцах хэрэгтэй юм чи. Тэгэхгүй ингээд зүгээр ийм бохгүй. Би чиний та хоёрын нүдийг боогоод та хоёрын мөнгийг авчаад өөр газар баясч явах биш. Бөөнтөө гоё байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ингээд тодорхой хүний сэтгэл зүрхэн нөлөөлөх юм хийх хэрэгтэй байхгүй. Ер нь би бол ойлгох тэгж ойлгосон. Одоо жишээл Джон Ленноны Imagine гэдэг дуу бол дэлхийн сүрэн сүртэл дуулагдана гэж байдаг. Одоо бидний жишээлбэл одоо сэтгэлийн жигүүр энэ төр гэл дуу шүү дээ. Жишээлбэл нартай борооны гал ингээл явна. Айзмын дуунууд ч юм те. Гол дандаа хүний зүрх сэтгэлд үлдчихэж байгаа. Тэгээ нүд гэлбэн хуцхан өнгөтэй гал найгаж байгаа гэл энэ цаагаараа бас ингээд байгаль ихэ хайрлаа. Тэ байгальтайгаа ойр байж гэдэг. Одоо яг ингээд надад энэ хипхоп ч юм уу одоогийн залуучууд мэдээж хайп гэж нэг юм хараад байгаа шүү дээ. Ой байж болно. Тэ? Тэгтээ ингээд бас жоохон ингээд нөлөөлмөр баг. Тэгэхгүй ингээл яасан ийсэн тэ. Мэдээж тэр нэг том машин, том байр, гой хувцс тэр бүх машин байр нь өөрийнх нь биш гэдгийг мэдчихэж шүү дээ. Хүний зээлж авчаад. Хүний одоо ингээд тэ хүний зээлж авчаад уран гараад аа гэх. Эсвэл яг тэр машин байшингаа аваад дуулалтаа. Жишээлбэл хөдөлмөрлөг зүгээр байгаль их соёлыг түгээхэд бол машин байшин хүний хувцс, хүний мөнгө, хүний машин хэрэггүй байхгүй. Ер нь бол одоо ийм л дээ. Одоо би ингээд ямар юм тарин тэрийг л олоож байна. Одоо чи сүүлүүд ингээд залууч тэгж байгаа даавка ингээд гэгээлччээ. Харих бити уу, тамхи бити татгал ядаргаатай. Тэ зарим найз зүгтэрэл чи хүүхдээ ингээд пост хийхээр
ядаргаатын ихнэр уурлаад ажигч шиг. Зүр өөрчлөгдөлтэй тэгээ өөртөө. Жишээлбэл би тэдний төлөө амьдрах албагүй байхгүй. Ер нь. Тэгээ дээрэс нь одоо ингээд нэг хэлбэрийн төдий амьдраад ямар ч хэрэггүй. Одоо яагаад тэгэхээр дараа нь би өөрөө ингээд жишээлбэл ямар нэгэн шалтгаанаар урт наслаад ч юм уу те хэвтэрт орлоо гэж бодъё. 3 дахь шаардлага үлдээ. Угсаа чи риск менежмент авахгүй. 3 дахь риск менежмент биш. Бодох хэрэгтэй байхгүй. За би ингээ орлоо. Юу бодох вэ? Залуу насаа бодно. Хийсэн үүлийн лайга бодно. Сайхан юмаа бодно. Тэгвэл сайхан юм хийвэл сайхан юмаа бодоод баясалтай хэвтнэ дээ. Хөшөрсөн хойно. Тэглгүй яах юм бэ? Жишээлбэл тэгэхгүй одоо ингээд гадны том бизнесмэнүүд жишээлбэл ингээд маш их хэмжээний орлого олцоод одоо хийж байгаа юмуд харалт. Дандаа сайхан төлөө бусдын төлөө гэл юм. Яг үнэ. Гайхамшигтай. Энэ юу асан шүү дээ. Одоо жишээлбэл одоо хүний гэр бүлтэй байх одоо гэр бүлийн үндэс нь одоо Монголд сүүлийн нийгэм чинь одоо энэ одоо юу тиймдээ одоо нэг салалт айгу одоо үндэс нь гэр бүлийн үндэс нь гэдэг зүйл нь айгу бас чухал байгаад байдаг. Нийгмийн эдис чинь гэр бүл маш сайхан бат бөх бие биендээ хайртай, бие биенээ хүндэлдэг, бие биенээ халамжилдаг ийм байж аж энэ нийгэм чинь аяндаа айгу гоё болоод бүр ингээд ирнэ гэж би боддоо шүү дээ. Юу н хайр гэж чиний хувьд яг юу юм бэ? Хайр. Амар айгу гоё. Яг аяа миний авнанас тэр хойд сонсдог байсан миний дуунууд яг одоо сүүлийн хүүхдүүд бас ойлгохгүй байх л та. Тухайн үе бидний сонсдог байсан дууд чиний сайн хэлсэн шүү дээ. Үг нь утга уянг нь ямар гоё байсан юм бэ? Аялгуун ямар гоё байсан юм бэ? Хайр гэдэг дуугаар ингээл хайр гэдэг яг тийм байдг юм байна те. Тэр дуугаа дуулаад гэртээ охин дээр очил те. Тэр ингээл баг шүлгчин байсан шүү дээ. Шүлэг мүлэг бичээл ингээл ингэдэг байла. Тэгээд ер нь бол орчин үеийн одоо гэр бүлийн үндэс нь ер нь бас ямархуу одоо хүний одоо би одоо юутад ярих гэдэг юм л та байна. ямар байдаг вэ? Тий ямар байдаг бол яавал одоо энэ үнцний хатгалж өгдөх юм. Яг одоо бас нөгөө юм нээлттэй ил тод байдал сошиалж өгч шүү дээ. Тэрнээс бас ингээд үлгэрдөрөөл аваад гоё байх нь байгаа тий байж л байгаа хэл та. Бид нар бол гэр бүл гэдэг үгийг бол айгүйх тийм нөгөө хоолны багцнаас л харсан баг тий. Баян ингээд нэг юм хоолн дээр харж ахгүй. Тэрнээс яг ингээд би бол бодоод тагш одоо би ийм аавч учраас 70% ирэх үр гэдэл. Чи эмэгтэй юм чи 10% гэдэл. Чи миний хүүхд болохоор 20 гэсэн юм байхгүй. Яг ижил төвшөнд байх хэрэгтэй л гэж ойлгож байгаа. Тийм бас байна гэж бодож байгаа. Тийм байдаг. даваад ирж Instagram дээр ерөн сошиал дээр хэр олон дагах хэвчтэй вэ? Тэгээд өөрөө ч юм болохоор хүмүүстэй нөгөө хийтийн давааны магсны хүү гэдэг утгаар нь бас ингээд мэддэг болов гэж бодож байна. Ер нь ингээд баг байхын л одоо тий аавыгаа дагаж явж байсан инээ дэрэг. Ерөнхийдөө бол ингээд нийгэмд чи ингээ өөрийнхөө байр суурийг олоход тий чамд одоо энэ аавынх нь байр суурь ер нь хэр их нөлөөлсөн бол хүмүүс бас энэ талаар боддог бах тий. Энэ нэг залуу гарч ирэл аавынхаа нэрээр ингэж гарч ирлээ мэрлээ гэл. Юу надартай хүний үр хөвгөд байна гэдэг. Нэг ямар талд нь их гоё вэ? Ямар талд нь жоохон юу байдгүй энэ тал дээр бас. Одоо хүн бүхэн мэдэн шүү хөшмөнд урлаг юм. Яг мэдээж би бол нэг аавынхаа нэрээр бол гарч ирээгүй. Яг мэдээж миний овг давааны юм учраас давааны юм даваад шүү. Яг аавынхаа нэрээр харин хүний чанарыг таньж авсан. Манай аав бол яг мэдээж цаг хугацааны одоо өмнө байхгүй болсон тий. Гэхдээ яг одоо би бол одоо аавынхаа юм хийж байгаа шалтгаан нь одоо яг гадны оронд бол трибют гэж ярьдаг. Аавдаа зориулсан одоо юм сэтгэлийн юм хийж байна. Тэрнээс би одоо өөрөө хувийн өөр бизнес янз янзыг нэг явж байгаа. Яг мэдээж тухайн тогтцоо хүрээл төрөний ярьдаг хэрэнд гуурамч хий хоосон хөөс байсан юм байна гэдгийг би мэдчих авсан. Хүний хүрээллийг тэгэхээр одоо ойлгож байгаа бах. Тэгэхээр би бол тиймэрхүү марзан алей хүмүүсийн тухайн их ярмаар байна зүгээр яг мэдээж тэр хүнийг дурсдаг бах. Дурсч юу сайн л үз. Би бол сэтгэл зүрхэндээ бол үргэлж хайрлаж явж байгаа. Яг дараагийн төвшөнд нь авчиж байгаа. Тийм байдаг. Яг энийг бол нэг миний одоо бол нэг ярих дуртай сэдв бол биш болсон. Байшин барилга, байшин технологи тэр бүх юм юу ч өөрчлөхгүй. Зүгээр хүний яг хандлага л өөрчлөлт. Ямд хандж байгаа. Тэрнээс чи ингээд хүн байх ямар сайхан, хүнлэг байх ямар сайхан гэдгийг харуулах хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй юм хитийдсэн хэлбэр, хитийдсэн их ийм байдал хэн ч хэрэггүй. Тэгээд би угаасаа одоо альч төвшөнд өөрчлөгдсөн юм ярил байна гэж ойлгодог шин.
Хүн нэг цагаараа байдаггүй, цагаалдаг хөөрөө байдаггүй гэждэг үг үү те. Би болохоор урд нь бас нэг өөрийгөө хохирогч гэж боддог гэсэн байхгүй юу? Яаж боддог гэсэн бэ? Нөгөө нэг усмал юм ядуу учраас нөгөө 76 юм байгаа учраас би ингээ сайхан амьдарч чадахгүй байх те. Би ямар азгүй иргэн бай, ямар азгүй орон төрсөн юм бэ гэдэг чинь дандаа ингэж боддог гэсэн байхгүй юу? Дандаа бусдаас нөгөө буруугаа хайдаг. Би дандаас ингээ бусдаа буруугаа хайгаад тэгээд дандаа ингэж явж байгаад нэг удаа баг доош орох шатсан шүү дээ би ч юм ингээл тэгэл янз бүрийн болоод яах гэж те гадагшаа гарлаа нөх солоогоос ожихаар ажил хийж явахдаа нөгөө үзэн яаш загнуулаад ингээд явж байхдаа гэтээ юу юм бэ лээ хүн өөрөө нөгөө нэг өөрийгөө олж аавна гэж үг өгдөө шүү дээ өөрийгөө олж аавна би ч одоо тэгэл аав маавыгаа солоогоос ахтаа ингээд алдаал хорт тавдраар алдаал ингээд явж байхдаа хүн чинь ингээд нөгөө нэг нөлөөлөл одоо юу гэдэг лээ хинтээ үерхэж нөхөрлж байгаа болсон шалтгаан тэгэхэд надад нэг л зүв найз маань нөгөө нэг хэлдэг шүү дээ ой арх хуужахт хамт байдгүй найз нөхдөөгөө зугаат сангиж яхад хамт байдгүй гэсэн мэтэд ямар нэгэн байдлаар тэр найз маань надад зүв байх гэж хичээгээд тэр найз маань аав ээж нь тэрийг аюу ингээд нөгөө ер нь бол ингээд аюу зүв тэр найз маань тэгсэн шүү дээ чи өөрөө ингээд хичээхгүй бол тэгэл гамтгаа нэг мэтгэж чи будуу болно чи өөрөө хичээгээд зүв байхад хичээх юм бол чиний хүрээлэл чинь зөв л байна гэдэг найз нь ганцхан тэр нэг үг миний амьдралыг амар өөрчлөсөн байхгүй юу тий тэгээд тийм гоё найзууд үнэхээр байна тоодоггүй найз маань алсаас хараад миний одоо намайг өөрчилсөн гэх юм уу та. Тим найз бүтээж байгаа. Харин тий байгаа. Миний нөгөө түрүүний хэлдэг чинь. Харин тий. Ариг дарс ингээд юмаа ингээд тааруулаад эхлэхээр яг чиний чамаг хэн хайрладаг, хэн чиний үед байдаг чи зөв ирэмблэгдээд тэр хүмүүстэй цаг хугацаа гаргах хэрэгтэй юм билээ гэж байгаа санаа. Ер нь түрүүний хэлдэг чигсэн ерөөсөө бас л буцаагаад нөгөө хөгжим одоо гоё юмтайгаа зөөрлөө ярих. Одоо яг би бол тань руу нүүж юмдаг кино байн үзэх дуртай. Тань руу нүүж байгаа. Нэг яг нөгөө тэр киноны хөгжим өгүүлэмж те хүний хүүхдийн төлөө өөрөө амнасаа зарцуулаад ээж нь тэгэхэд хүний хүүхдийг яаж хайрлаж байгаа тэр хүний тухай гарч байгаа. Одоо бүр сүүлийн үетэй холбож ярих одоогийн залуучууд бас нөгөө юутэй сая Афганистан тус нөхцөл байдлыг хараад эх орны үнц нь ямар байдгийг бас ойлгож байгаа гэж би ойлгож байна. Хит их хэвний гэдэлгүй хит их даварцсан юм одоо хит даварсан үзэл бодолтой байх тий салан тусгаарлагчнаас ингээ яаж юм тий тэгэхээр харж байгаа бид нар тэгэхэд ингээд цөөхөлийн ийм том газар нутагт дэлхийд одоо 17-д орох том газар нутагтай газараа гэл тий 3 тэрбум юм шиг байгаад одоо ямар юм хэлээд өгөө гоё нэг афоризм ч юм уу чиний нэг хэрэгэлдэг ер нь дандаа тэрийг бодож явдаг гэдэг юм тийм афоризм байна нэг бол гоё үг гэдэг шүү дээ мэрэгэн үг гоё амьдралтай байх зөндөө үг шүү дээ үгүй тэн дундаас дандаа ингээ бодогддог хамгийн түрүүнд бодогддог нь одоо яг хамгийн түрүүнд боддоос тэр нөгөө чи юу тарин түүнийг л хараа ёо миний болохоор юу гэж нөгөө нэг эрчүүдийн жолонд байдаг шүү дээ зөв үний үйлдэлнүүдээс задагддаг байдаг. Бүр ямар ч газар очсон тэр байж байдаг. Тэрийг би одоо байнга бодож явдаг байхгүй юу. Нөгөө нэг үг үйл хоёр нь зөрөхгүй жоохон ойрхон байх гэсэн хүний нөгөө нэг зүг бодох нөгөө нэг юу гэж одоо ойртдаг гэх юм да. Тэр утгаараа сарагийн хувьд одоо үг вэ нөө? Яг одоо орж ирдэг. Гэтэ ер нь нэг тиймхэн зүг бай, эерэг бай л гэсэн нэг тиймэрхүү л бодлоод орж. Хүн болгон зүг байхыг хичээдэг л дээ яг үнийг хэлэхэд. Буруу байхыг хичээдэг хүн гэж угаасаа байхгүй тий. Өөрөө өөртөө зөвлөж байгаа тий. Тэгэхээр тэр л үг надад ингээд туссаар байгаа шиг юм ингээд юу тийм гэдэг үлдсэн. Амралтын өдрүүдийг яаж өнгөрүүлж байна? Огтоо. Одоо ерөөсөө л хүүхдтэй л цаг өнгөрөөдөг. Тийм л болчихсон. Охиных нь одоо чиний яг дууддаг нэр нь юу вэ? Одоо хүүхдүүд өөрийн гэсэн нэрийг хайгаа гэлтэй болчихсон. Одоо юу байдаг шин. Яг айл болгоны тухайн өөрсдөө соёлтой өөрсдөө нь одоо амьдралын одоо арга барил ч юм байдаг л байна. Би бол хүүхдээ бүтэн нэрийг л бүтэн нэрээр. Дагинаа л угаасаа бүтэн нэрээр нь дуудах гэж л өстой. Дагина гэдэг нэртэй Дагна юм уу? Дагина. Учир нь шалтгаанд гоё агуулга төндөө гоогдохтой. Тийм үү. Тэрийг дотроо л хадгалж. За. Би бол яг ууг нь хүүхдтэйгээ хийдэг юм а тогтмолжуулъя гэж бодож ирсэн юм. Тэгээ одоо ч болцсон. Яагаад? Яг ингээд агуу тийм ядаргаатай юм бэл. Би тэдний төлөө амьдраг авахгүй. Зүгээр би хүүхдтэй аль ч амьдралын төвшөнтэй хүн хүүхдтэй цаг гаргаж болох байхгүй юу? Аль ч амьдралтай. Тэрний шиг ингээд заавал над чиг сандал дээр суугаад ийм тавган тоол идэх гэсэн үг биш шүү дээ. Бага орчиндөө аж аргалтай байж болно шүү дээ ер нь. Тэгээ ингээд сүултээ бүр давраа тий. Ингээд ингийн бай, тийм бай, ингэдэг, ингээрээ галгаад хувийн юмруу айгүйх орон зайг халдаж эхлэнгүүт би болцсон. Одоо яг хаа нэг ингээд охиныхоо тухай хийж байгаа стори ч юм уу тийм юм аа ингээд мэдээж гэхдээ ямар ч тэнэг хүн ойлгох хэрэгтэй байхгүй. Би өөрөө тэр
өөрийнхөө нандинж байгаа тийм хөөрхөн охин үрийг бичлэг хийгээд гаргаж ийн гэдэг чинь тэр хүнийг нийгэм олоод аваасаа л гэж би ойлгож байгаа. Санаа нь. Тэрнээс ч одоо ингээл те тэр одоо тэгээ хэцүү юм билээ. Уг нь одоо нөгөө бидний хамтын үндэс нь бүтээж байгаа нийгэм баггүй. Яг үнэ би нэр бол яг чиний талд. Яагаад тэгэхээр зүгвийг хүмүүс бусдад эерэг зүйлийг дандаа түгээж явах хэрэгтэй байхгүй юу? Одоо энэ нийгэм чи ямар амар нийгэм билээ дээ те. Би бол зүгвийг дандаа хүмүүс бүр харамгүй түгээх хэрэгтэй. Бүр харамгүй хайрыг одоо энэ те хүндлэлийг, энергийг бүгдэнд нь түгээж явах хэрэгтэй. Тэгжээж бид нар цараа Дока би одоо энэ хүмүүс бүгдээрээ түгээжэж энэ нийгэм чинь тэртээ нүдэнд харагдах юм гоё байж энэ нийгэм гоё болно гэж би боддог байхгүй юу. Тэгээ би нэг зүйлийг дахиад асууя гэж бодож байна. 10 жилийн дараах чи хэн байх вэ? Яг одоо чиний энэ баримтж байгаа үзэл бодол чинь 10 жилийн дараа гэхэд хэр өөрчлөгдсөн байх бол нэг бол чи 10 жилийн дараах яг өөрийгөө тодорхойлж хэлвэл яг хэн байх бол тэнтг одоогийн өөртөө 10 жилийн дараа бол одоо энэ мэдж байгаагаар бол ямар ч энэ үйл хөдлөлгөөрөнгийн салбарт бол гайг болчих واخ. Энэ бол борлуулах менежмент хийвш барьж марцсан байж авах واخ. Бусдын бол мэдэхгүй. Ямар ч тэр нөгөө авилгын эсрэг гэдэг байгаа тэр аппликейшн бол хиймээр байна. Тэр үед хийцэн байх баха гэж бодож байна. Энэ чинь бас нөгөө нэг одоо юу байхгүй. Өөрчлөлтийг ихэр шууд өөрчлөгдөхгүй шүү дээ. Өөрчлөлтийг хүсэхгүй байгаа хүмүүс байгаа байхгүй. Ер нь ашиг шиг ингээ байж тээ. Тэгэл одоо яг юм сони юм байна бас. Одоо танаа дээр ингээл ярьж нийгмийн оролцоотойгоо залуучтай жоохон бөөрөлгдөхтэй. Энийг мэдрэл мотой маасаагүй явж явах юм. Нийгмийн хонгор. За ингээл олонтой юм ярих юм. Хинэтэ төрөл Монголоо муулдаг. Тэгээ би ч нөө болж бүтэхгүй байгаа юм дандаа ингээд ерөөхдөө бичээл тавьчихсан. Хэлээд байна шүү дээ. 3-0 мэд эн чинь бол үүч өөрчлөгдөхгүй байхгүй. Яг энэ үстэй. Зуны дугуйтаа явна өвөл болох үе текст. Харин тийм. Яг дугуйгаас солихстой шүү. Инглигээр дугуй харцгаа болохгүй шүү. За Cities подкастын зочин болж оролцсонд баярлалаа. Тэгээ манай подкастын төгсгөлд зочид маань нэг гоё уриалга хэлдэг боломжтой. Бас нэг хотынхон залуучуудад хандаад нэг гоё уриалга хэлээч. Яг би одоо яг нөгөө одоо өөрөө уриалж болох үс болчлаа гэж бодож байна. Би бол 4 сар яг тамхи арх хэрэглэсэнгүй болдсон байна. Тэгээд татаж одоо тамхи бол яг тэгээд болжуул уг нэг зүгээр. Тэгээд архиач гэсэн тааруулж хэрэглээрэй гэх нь хайшин. Ер нь л тэгэл арх тамхи багасчаар гэр бүлийн уур амьсгал те бүх зүйл гоё болно. Тэгээсэй л гэж бодож байна. Тэгээд өөрөө тэхгүй ч байж болно. Тэхгүй тэгээд өөрийнхөө тэр амьдралдаа муу муухай байна үст те. Одоо ингээд өөрөө миний уриалга хүлээж авал тэгээд айтайхан болно. Одоо ингээд нөгөө бас нэг аягүй онцгүй юм. Заавал ингээд нэг бүкс бөөр тэ ингээд нэмэх 18 тим юм ярихаар ингээд өвдөлт хандлт ихтэй. Одоо ингээд би чамайг доромж марамжлаа тэ. Гэж чи ингээд хадгаад байна. Чамайг өөдөөж мөлөөлаа тэ. Тэгвэл их хүн үзнэ. Яг үнэ. Энэ уриалгыг бол яг бай тэгэл үзэх л байх. Гэтэ одоо заавал үзүүлэхийн тулд тим юм ярих нь хайшин. Тэгээд ер нь бол цөөхөн хүн амтай гол нь одоо бидний яг өвчлөлийн шалтгаан өөрсдөө хамаарч байна. Яг үнэ. Дээрээс нь одоо бас янз янзын амьдралтай өмсөх байгаа учраас одоо бид нар хүрээлэн боорчтой одоо ингээл хөрсний бохирдол, агарын бохирдол, агаар одоо арай дээрдчил байх шиг байна. Гэхдээ юу чиний амьдрал учраас аль болох гоё амьдраасай тий дараа төрөлтөө жишээлбэл тагс төрсөн нохоо болоод төрчүүл яг уу тий муур болоод төрчүүл яг уу жишээл. Тэнгүүд би яг хүн байхдаа гоё амьдрдаг гэж битээ харамсаасай л гэж бодчих. Зүв амьдраарай гэж. За баярлалаа. Яриа суугаад сонсоод ингээд гоё баймаар гоё одоо уур амьсгал байлаа. Тэгээд яг чаргагүй байхгүй одоо манай цаг маань бас ингээд өндөрсөн байна. Маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд сараа маань өнөөдөр бас одоо зочиндоо юу дэ бэлгээ. Одоо надад гоё л. Тийм үү шүү дээ. За тэгээд хотынхаа бас нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн одоо хотын бас хөрхөн жижигэн бэлгийг бас гарын бэлгийг бас өгч байна. Тэгээд ингэж яв. Зөв амтцаа. Cities подкастын 4 дахь дугаарын зочноор UB by me төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч Улаанбаатар хотын унган ирэг ингээд байгаа шээ. Даваад орж оролцлоо. Зочин хөтлөгч мэдээж ган тоогоо баяртай. Баярлалаа болооч дараа уулзъя.